За сайн байна уу? Сайн байна уу? Хүсэн хүлээсээр байгаад өнөөдөр би бинээ уулзаад ингээд Тайландын энэ сайхан халуун газар сэтгэл оргилоо ингээд хамтдаа байгаа шүү дээ. Үнэхээр тийм тий. Өмнө нөгөө дандаа онлайнаар уулзаад хэлэлцүүлэг хичээлээр уулзаж би энийхээ нөгөө түүхийг сонсоод догтлоод байсан. Яг ингээд сайхан уулзахад бол үнэхээр сэтгэл хангалуун. Таны төрөний хэлэх нөгөө хайраар дүүрэн үнэхээр сайхан өдрүүд байна. Гадна халуун, дотор бүр халуун, сэтгэл бүр оргилуун байна. Яг үнэ. За аравтаар нь сони сайхан юу те? За манай аравтаар их олон сайхан сонитой байгаа. Аравт аваад нөгөө өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг бусдтайгаа хуваалцаад тэгээд тэр хуваалцсан зүйлээс одоо би жишээ нь өөрөө дутууд улмыг ойлгож ирсэн зүйлээ аргуулаа нийлж ингэж бүтэн болж байгаа нь үнэхээр их таалагдсан. Тэгээд аравтын систем гэдгийг өмнө нь уншиж ирсэн болохоос биш яг ингэж амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж байгаагүй. Одоо бол яг аравтаараа ингэж явхад ямар том ач холбогдолтой байх юм бэ? Тэр номон дээр бичсэн өвөг дээдсээ ярьжсэн туулал буюу түүхэнд үлдсэн байсан. Тэр гайхамшигтай зүйлээс жоохон ч гэсэн мэдэрч байгаа да их баяртай байгаа. За тэгээд аравтынх нь хишгүүд нь хичээлээ үзээд энэ сайхан өөх төөх өвгдийн дээд ухаанаараа аргалж цалгиж байна уу? Ямар сайхан өөрчлөлтүүд олонтойгоо хуваалцаад маш сайхан асуулт байна. Баярлалаа. Манай аравтынхан одоо 8 дахь хичээл дээр явж байгаа. Тэгээд нөгөө хичээлээ үзээд хилэгцүүлэг явагддаг. Хилэгцүүлгээ тэсэн ядаа хүлээдэг. 7 хоногт 3 өдөр нэгмар гараг, пүрэв гараг, бямб гараг 20 цагаас тэгээд дэлхийн өнцөг болгон бүрээс орж байгаа. Зарим нь 20 цагаас ороход маргааш өдөр нь гарцсан байдаг. Тэгтэл ингээл өөрөөгөө бэлдээд ороод ирдэг. За хүмүүс дээр гарч байгаа яг амьдрал дээр тэр үдсэн 8 хичээлээ яг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа бодит байдал нь гэвэл хайрын томьёог хүмүүс маш их хэрэгжүүлж байгаа. Ерөөсөө ойлгоогүй байсан учраас ингээд маргаан гараад идэг байсан юм байна. Ойлголцох гэдэг хоёр биеийн лүгээл ингээд ойлгох гэдэг орон зайг үүсгэхгүй байсан учраас биенээ сонсдгүй байсан юм байна. Тэгээд тэр чинь зөвхөн гэр бүлийн харьцаан дээр биш ажил дээрээ гээд өөртөө хамаарч байгаа бүх хамааралтай ерөөсөө аливаа зүйлийг ойлгодгүй байсан юм байна. Нэг хоёрт бол чөлөөлөлт гэдэг чинь алхам бүрт байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би одоо хүнийг ингээд би сэтгэл оюун гэсэн 3 бие байна гэж авч үзээд байгаа тийм ээ. Тэрэн дээр нь сэтгэлээ ингээд чөлөөлчөд нөгөө 2 биеэ орхичвол бас болтгүй юм байна. Гурвууланг нь ер нь ингээд их шинтэйгэр чөлөөлөх нь их чухал юм байна гэдгээ ойлгож байгаа нэг мэдрэгдсэн. Тэгээд өөрсдийнх нь би сэтгэл оюунаар гарч байгаа тэргээр авианууд нь болохоор ямар азар гарцаагүй зөв танин мэдэх үедээ учир ба ингэж учирсандаа би үнэхээр баяртай байна. 50 гарчаад 40 гарчаад гэж харамсахгүйгээр яг одоо цагт зөв танин мэдхүүгээр өнгөрснөө засаж болдог арга замтай учирсандаа маш их баярлж байна гэж хэлж байгаа. Ер нь одоо хайрын хичээлийг хүмүүс одоо 1-р 2-р нэгэн одоо хичээлээс хичээл багшаас багш замцсан хүмүүсээс орж ирдэг байгаа шүү дээ. Тэгээд за чөлөөтийн хичээлийг үзээд ер нь нэг ингээд хаосардаг тий. Тэгээ хаал дараа нь хайрын хичээл яхаар бүр ингээд өөрөөсөө ичмэр чивших би ч гэсэн хайрын хичээлийг үзчих тэр нэр ингээс бүр яг бараг хайр гэдгийг бас ямар ч ойлгохгүй ямар тэнийг хайрлж ирсэн бэ гэдэг шиг байж ирсэн. Тэгээд миний аравтын дотор 6 аравтаас одоо ер нь хамгийн нэг юутай насал нэг 2 хүүхэдтэй ээж нөхөртэйгээ одоо ингээд гэр бүлийн ингээд хадамынхтайгаа гэр бүлийнхтэйгээ нэгэн том асуудалтай ер нь одоо ингээд салах юун дээр ингээд шийдвэр дээр тавьчихсан. Тэгээд юу ч гэсэн одоо ингээд сэтгэл санаа нойр гуйтал гэдэг юм уу бие сэтгэл маш их хэцүү байдалтай бахимдалтай тэгжигээд хичээлд орж ирсэн байгаа шүү дээ. Нэг хүн айзахын танилцуулгаар тэгээ орж ирсэн чинь 1-р хичээл дээрээс л ер нь одоо уйлаад дуулаад ер нь хүмүүс ингээд сэтгэлдээ хэндэж хэлдэггүй өөрөөсөө ч баг нуугаад цухтаагаад хэлдэггүй маш удаан илэрхийлэхийг хүсдэг орон зай байдаг юм байна л да. Тэгээд 1-р хичээлээс ер нь нуустайгаа хутгал да. Тэгээд 2-р хичээл ороо ирсэн чинь би нөхөрийгөө хайрлаж байгаагүй юм байна. Нөгөөс сална гэжсэн чинь энэ хүний ингэ хэлээд байжсэн ууг нь хичээл дотор надад миний төлөө хэлээд байсан юм байна. Амьдралынхаа төлөө хэлээд байсан байна гэдэг ойлгоод байгаа байхгүй. Тэгээд нэг 5 6 7 дугаар хичээл ороо ирсэн чинь бүр нөхөрдөө бочиж дуурлаж эхлээд бүр. Тэгээ хаад нэг тэгээд өнгөрсөн ерөөсөн би одоо 40 нас хүртэл анхны хайртайгаа уулзраагүй байгаа. Би асуусан л да тэгсэн чинь анхны хайртайгаа уулзраагүй гэдэг.
Тэгсэн чи одоо харин нөхөрдөө нөгөө өстэй анхны харцаар анхны хаараар дурлж эхлээд тэгээ одоо бүр нөхрийн маань хэлж исэн, ярьж исэн, зүтгэж исэн бүхэл зүйл нь маш үнцэнтэй намайг хайрлаад ойлгоод хамтдаа сайн сайхан амьдралаа бүтээх гэж хичээгээд байсан гэдгийг сая ойлгоод хэлээд байгаа байхгүй. Тэгээд бүр шал өөр тэр өөрийнхөө өнгөрсөн амьдрал гэхэд бүр шал өөр хүн болж байгаа байхгүй 5 хичээлийн дараа. Тэр нэг үнэхээр гайхалтай. Хүмүүсийн нөгөө би сэтгэл оюун гэсэн 3 бие тэлж байгааг харах маш одоо яваачингийнхөө хүмүүс одоо таашаад юу гэж хэлхийн тэр хамгийн гоё үгийн санд байдаг гоё үгээр илэрхийлэхээр тийм мэдрэмжийг би 10 биенээс аваад байгаа. Одоо би ингээд жишээ нь тэндүүл би тэд чинь нэг чиглүүлэгч байгаа шүү дээ тийм. Хэдэн сарын өмнө бидгээр сайхан мэдээллүүдийг сонссон. Тэгээд ингээд хамтдаа суралцаад гар гараасаа бариад явж хахаар агшин эгшин бүрийг суралцахгүй болоод болгож чадж байгаа нь манай энэ нүүдэлчдийн бэлтгэлийн одоо нэлээд том байр суурь эзлэх агуулга юм болоо гэж харсан. Тэрнээс ч нөгөө багт баатар байдаггүй гэж ярьдаг шүү дээ. Яг тэр ингээд нөгөө оноолч гэхүү, дүрмч гэхүү ийм нэг зүйл хэрэгжээд байгаа. Тэрэн дотор бол одоо та сайн, би илүү, би дутуу гэх орон зай ердөөсөө байхгүй. Би дутуу байгаа зүйлээ нөгөө 8-аас нөхөд нөгөө 8 маань мөн адилхан ингээд бүрэн болоод тэгээд хичээл дүүрэх үед болоод if гэсэн энэ толгон гурван чулууны агуулгууд яг гарч ирээ. Тэгээд нөгөө анх эхлээд орж ирэхдээ хоолой хүрдэн дээрээ ингээд нөгөө өөрийгөө илэрхийлж чадахгүй бүх богшмолууд байсан нэг оролцогч маань 3-4 хичээлээс эхлээд ингээд нээгдээд дуугаа дуулаад бясалгалаа удирдаад тэгээд дотроо ногдсон байсан эрх охиноо гаргаж ирээд өөрийгөө би эрх охин гэж нэрлэе тэгээд тэр хоолой хүрднээс гарч байгаа инхри ялтан үг арай үнэхээр гайхамшигтай. Хүмүүсийг тэгж ингээд өөрчлөгдөд ингээд нулимс цэглэгнээд ёо ямар сайхан юм бэ нэг ч гэсэн хүн маань ингээд зөв чигтэй болчлоо штэ гэж бодоод үнэхээр их догтлох юм байлээ. Тэгээд хамгийн гол нь тэр нэг хүний ард хичнээн хүн байгаа юм бэ. Тэгээд тэр аав ээжийнхэн удамшиж авсан зан аашиг хаад н үр хөвгтөр юм бас ингээд асуудалтай хүмүүжүүлсэн тэр болон авир аашсан төдөө тэгэл гэр бүлийн тэгэл ойр хавийн ингээд удам ухсаа ингээд засагдана гэдэг нэг хүн маш их гайхалтай тийм дахин давтагдашгүй ертөнц байгаа. Тэгэл тэрийг өөрөөсөө танихаар нь ингээд хүмүүс ч гэсэн маш дөөрээд тэрнгүүр нь бид нэр бүр удам сэтгэл ханхтун. Тэгээ манай аравтынхаа онцлог одоо бусад аравтууд ч жоохон хэрхэн явж байгаа би нөгөө багш нар хоорондоо ингэж ярьдаг тийм. Манай аравт болохоор өөрсдөө ингэж санаачлаад тэр аравтаа өргөө цагаан гэр гэж төгсөөлөөд тэгээд өргөө цагаан гэртээ аавтай байх хэвээр номын эрдэнэгээр шав маань аав нь болоод ариун гэрэлгээр шав маань хөх өвгүн болоод Америкт дэдэг голроо гээд шав маань шарфогтун хатан бихий болоод өөрсдөө бүр ингэж шууд авцсан. Тэгээд бусад охтууд маань том охин, дунд охин, бага охин, эрх охин, уран бүтээлч. Тэгээд намайг мөн нэр өг гэ. Тэгээд би бодож байгаа. Ододын охин. Ингээд бүгд тэгээд тэр өргөө гэртээ хилцүүлгээ 8 цаг 00 минутанд эхлэнгүүт өмнө нь бол ододын охин хөтэлдэг байсан бол одоо хөх өвгөн, аав, ээж, том охин, бага охин, эрх охин, дунд охин, уран бүтээлч гэдэг ингээд бүгд оролцоотой. Тэгээд ингээд чиглүүлээд хамгийн тэгээд оддын охин ингээд хилцүүлгээс ойлгосноо ярихаар түүн дээр нөгөө нөхөж өгөх хүмүүс нь тэр дор нь яриад ингээд явдаг. Манай аравт бол харин танахыг сонсон ч өстой нэрнгээс орцоостой маш гоё сайхан санаа байна шүү дээ. Тэгэхээр чинь яг саяын хэлжсэн өөр нөгөө дүр өөрийнхөө нөгөө тийм гаргад ирэхээр чинь яг тэрэндээ хариуцаад тэгээд бас нэг ер нь баг гэр бүлийнхээ хүмүүс ингээд 3 хоногоо баг маш хүсэн хүлээд юм шиг санагдаж байгаа шүү дээ. Тийм. Эхлээд эргэцүүлэмжээ бичиж байгаа. Тэмдэглэлээ заавал гараараа бичиж оруулаад тэгээд утсан дээрээ видеого хийгээд эргэцүүлэмжээ оруулдаг. Тэгэхээр тэр бол үнэхээр том бэлэг болдог. Уншицсан одоо би жишээ нь хөх өвгөө аавын эргэцүүлэг тэмдэглэл хоёрыг уншицсан байж байгаа 6 юм уу 14 за хамгийн ихнийх нь юу их агуулмжтай видео нь 15 минут л орж байгаа. Тэгээд зарим 6 7 3 гэдэг янз янз. Тэгээд тэр дотор ч нөгөө хайр гэдэг хичээлээ үзээд өөрийнхөө ойлгосныг амьдрал дээрээ буулгаад амьдрал дээрээ би өмнө нь ингэж хэлсэн байх нүүдэлчдийн бяцлаглалын хичээлийг үзээд одоо би ингэж өөрчлөгдлөө гэдгээ ярьдаг. Тэгэхээр нөгөө 9 хүндээ бүр дүүрээд оройныхоо хилцүүлгэн дээр болохоор хөх өвгнийг ярихад би тэгж алдчихсан чинь хөх өвгнөөс би тэрийг олж харсан гэдэг бүр нөхөгдөд илүү ихээр
бөхлөгдөөд батлагдаад нотлогдоод байгаа юм харагдаад. Тий. 10 хүний амьдрал, 10 хүний туусан туудад, 10 хүний өнцөг хараасаас өнгөрсөн амьдралаа ирээдүгөө илүү бүр ингээд тий тодор хараад тэгээд бас нэг ажиглагдсан юм ихээр одоо бодит амьдрал дээр эр нөхөргүй амьдрал зөндөө байна л да. Гэтэл тэр нөгөө гоё хилэгцүүлгийнхаа орон зайд ороод ирэхээр хөх өвгөнтэй. Тэгээд аавтай. Тэгээд ээжтэй. Тэгээд одоо жишээ нь эрх охин гээд өөрийгөө нэрсэн тэр шам маань ингээд яг дотоодод байгаа тэр амьдрал дээр гаргаж байгаагүй дотроо дарчихсан байсан эрх охинороо тэр өргөө цагаан гэртээ байхаар өвөө нь яг өвөө шиг хүлээж аваад аав нь яг аав шиг хүлээж аваад миний охин чинь ийм л эрх штэ гэд ингээд тэгэхээр бүр үнэхээр гоё. Үнэхээр ад жаргал гэж байдаг бол хилэгцүүлэг маань уул нэг 2 цаг юм 3 цаг гээд яриад ихэхдээ 3-4 цаг буюу дараагийнх нь өдөр заавал гарчдаг. Тэгээд тэр урт юугаа бид нар хураагаад шавнарлуугаа явуулаад нэг шөнийн нэг нэлээд өнгөрөөд унтаад байгаа ер нь бол. Тэгээ ер нь одоо ингээд хэлцэлэмж болохоор чи 10 хүн ярихаар чи нэр нэг цаг ууганд нэг цаг гэж ярьж ирсэн ш. Тэгсэн чи сүүлдээ бүр 3 цаг 3 хагас 4 мөрөөгээд цаг нь урттаад яваад байгаа даа. Тэгээ нөгөө дотоод сэтгэлийнхэн мэдрэмж хинт чилээгүй байсан нандин орон зайгаа өргөө гэрт байгаа 8 үлэнд бид нар нэг юм штэ гэж ойлгоод ярьж явах тэр акшнд таслах ч юм уу тэрийг сарниулах ямар ч боломжгүй. Тэгэх юм бол тэр хүн маань магадгүй бүр өмнө хуржсаасаа илүү гомдлоо дахиад хурчих учраас тийм боломжийг өгөхгүйгээр чөлөөтөө уудлуулах орон зай гаргаж өгдгөрөө маш даваа талтай. Тэгээ нөгөө хүн ингээд өөрийгөө уудлаад байгаа надаас асуулт асуух биш, бусдаас асуулт асуух биш, бусдаагаа хариулж явж байхад өөрийгөө уудлаад асуултаа олцоод байгаа. Тэр бүр үнэхээр гайхамшигтай. Асуултаа өөрийнхөө асуултыг улаанаар биччихээд хариултуудаа цэнхрээр бичээд тэгээд нөгөө уран бүтээлч гэдэг охин маань би ингээд асууя гэж бодож ирсэн асуултын маань хариултуудыг та нарынхаа ярианаас гаргаад ирлээгээд жирэгтэл бичсэн байна. Энэ бол үнэхээр үрдэн энэ бол одоо арвтын системийн маш давуу талыг нь үнэхээр харагдаж байгаа. Тэгээд энэ 10 дараалтаараа 10 хүмүүс одоо ингээд нэг 30 оны хичээл байгаа шүү дээ тийм ээ. 30 хоног үргэлж игээд. Тэгэхээр нэг удааны хэлцүүлэмжээр дамжаа тэр хүний дотоод ертөнц өнгөрсөн туудал гоны готрол байдаг юм алдаа оноог нь бүгдийг ингээд бас баг багаар 30 хоног болоход бол баг нэг хүний нэлээд сайн судлаад ойлгочихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нэр ингээд маш цаг хугацаа хэмжээгээ бие нөгөө ойлгох. Тэгээд энэ нэг гэр бүлийн орон зай гэдэг. Тэгээ одоо бол онцгойлон гэр бүлэрээ хань жил үр хүүхдүүдтэйгээ гэртээ хамтдаа байгаа мөртөө тусдаа нэг ойлгохгүй. За гар утас, ажил, энэ тэргээл маш олон ерөөсөө ойлголцох орон зай байхгүй байгаа. Тэр хүмүүсийн тэр нэг илэрхийлэх, ойлгох, хайрлагдах орон зай маш их илүү байдсан байна л да. Ярих те, ярих илэрхийлэх, сонсогдох, үзэгдэх, баригдах тэр бүх хэрэгцээгээ би уул нь одоо ингээд хэрэгцээгээ хангаад байна гэдэг юм уу буцаагаад өгөөд байна гэж боддог атал яг тэр хэрэгцээлэгт ороод ирэхээр юусоо өгдөггүй байсан байж тээ гэдгээл олж хараад байгаа. Энэ бол маш том давуу тал. Тэгээ нэгэнт ингээд би өөрийнхөө гэрлийн сүүдэр буюу дутагдлаа мэдээд авчихад тэгвэл би яаж засах юм гэд бодонгууд одоо цагаа алдагдал биш өнгөрсөндөө харуулсаад би тэгэхэд тэр сонголт хийждэг байж ингэчдэг байж биш болоод өнгөрсөн юм байна. Одоо тэгвэл энэ гарцааг үзүү таны мэдхүүг автсан юм чинь одоо тэгвэл яаж засах юм гэд харахад өнгөрсөн одоо ирээдүй буюу анх инх мөх 3 цагийн хэлхийг яг нэг дор багцлсан түүнийг ойлгох боломжтойгоороо мөн давуу гэж харагдаад байна. Шууд л гिचээлээ хүмүүсээс сурсан, сонссон, мэдсэн зүйлээ амьдралдаа шууд хэрэгжүүлээд тэгээд бодит амьдрал дээр ингээд үр дүн гаргачихж байгаа л да. Жишээлхэд одоо манай 10 дотор ингээд охинтойгоо ч юм уу хань ижилтэйгээ нөхөртэйгээ ойлголцохгүй ингээд одоо ярилцах, харилцах тийм орон зай байхгүй. Би биенээ байнгал ингэж хөдөлж бишэрдэггүй ч юм уу тийм хаалттай байсан чинь тэгээд нэг одоо 10-ын нэг гişүү хандаа захтал бичээд хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд олон гомдол юуг нь ингэ бичсэн. Тэгсэн чинь яхаад тэр жишээгээр нөгөө хүмүүстээр хань ижил юм уу, ээжтэй ч юм уу, эсвэл охин үрдэн ч юм уу захтал бичиж хэлсэн байгаа байхгүй юу? Яг тэр үйлдэлүүдийг өөр хүмүүстээр ингэ хэрэглээд ингэ ашиглахад адилхан нөгөө нэг чөлөөдөлт ойлголт. Тэгэл яг аав ээжтэй нэг тийм
одоо юм яраг өмөртрөө нөгөө аав ээжэд нь хань ижлэг нь харилцаагууд нь бүр сайжирсан байгаа байхгүй юу. Тэгвэл нэг л захаад бас нэг л илэрхийлснээс. Тэгээ нөгөө ингээ хараад байхад хүмүүс амьдралдаа ингэж яриад байдаг ш нөгөө муу зүйлийг амархан тардаг. Гэтэл сайн зүйл ч амархан тарих боломжтой. Гэдгийг аргатын систем дээр хараад би тэгээд тэгж өөрийнхөө одоо дүгнэх хэвшигтэй одоо ингээ хэлцүүлэгч үйл явц ч тийм бид нэг ингээд үйл явц ингээ явагдаад байгаа. Тэр үйл явц дундаас ааха бүх зүйлдээ 10-100 мянгад төгт гэж хэрэгжилжсэн энэ тогтолцооны яг агуулга мөн чанар амин чанар нь юунд байна вэ гэдэг нь бид нар ингээд дахиад 10 таваад явах тусмаа улам гүнзгий ойлгох юм байна. Тэгэхээр шинж чанараасаа мөн чанар амин чанар гэсэн зүйл рүү бүгдөө нэгэн зэрэг гоо наранг орхихгүй, хан хорыг орхихгүй, гоо саранг орхихгүй, хөх өвгнийг орхихгүй, аавыг орхихгүйгээр нэгэн жигэд авч явдгаараа маш даваа санагдсан. Тэгэхээр одоо ер нь энэ аргатын харилцаа ойлголцол энэ хүмүүсийнхээ алдсан олсон зүйлүүдийг ингээд яг өөрийнхөө бодит амьдрал дээр ингээд шууд буулгаад ашиглах юм бол ер нь хүн болгоны амьдрал маш гоё болно. Тэгээд хамгийн гол нь орчин үеийн хүмүүс маань юу болцсон? Бүгд хэлхийг хүсчихийг намайг сонсоосай, миний ярихыг сонсоосай, тийм ээ намайг ойлгоосай гэдэг бүгдөрл нээлттэй байд юм байна. Тэгвэл яг ингээд нэг хайртай дотны хүмүүсийн хооронд ингээд нэг хэрэмч гэдэг юм уу? Тэрийг хинч нэвтэрж ордоггүй. Тэрийг нэвтрэл орох юм бол тэрний дотор хайр, ойлголцол тэр бүх зүйл нь байгаа. Тэр нэг л хэрмийг оргилоод байж байгаа байхгүй юу? Даанч нэг бидний 5 мэдрэхүүгээр авж байгаа мэдээллээс авж байгаа. Би одоо жишээ нь өөртөө ямар мэдээлэл оруулах вэ гэдэг нь миний сонголт байгаа тий. Би ямар сувг үзэх вэ? Би ямар мэдээ үзэх вэ? Фэйсбүүкээс би юу үзэх вэ? Твиттерээс юу унших вэ? Гихчлэн тэгэхээр оролт гаралт хоёрыг хоёр гэж бодоод байсан чинь үгүй. Чи юу оруулна түүнийгээ гаргав. Надад мөнгө байвал би мөнгө гаргана. Мөнгө авахгүй бол би мөнгө гаргахгүй гэдэгтэй адилхан. Оролт гаралт хоёр нэг байгаа учраас сонголт ерөөсөө хүн болгонд байгаа гэдгийг ойлгох юм бол бид нар их зөв алхмууд хийгээд тэгээ бие биенээсээ суралцах их таатай боломж үүсэж байна гэж хараад. Тэгээ нөгөө бие сэтгэл оюун гурыг гурамчлаад сав гэж авч үзэж байгаа. Савандаа юу хураасан тэрнийг л гадагшлуулна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо тарих оюундаа маш олон алдаатай мэдээллүүд, хэрэгтэй хэрэггүй мэдээлэлээр цагаан бардаг. Сэтгэлдээ бас маш олон богшмод тэр гомдол хорсол тэр бүгдийг л одоо ингээл тэгэл яваад байгаа. Тэрийг нь чөлөөдөөгүй. Нүдэнд үжихгүй бодвол маш их том ачаа, уус шиг том ачаа өрөөд яваад байгаа юм байна л да. Тэр эндээсээ ингээд чөлөөдөөд хүмүүс маань маш сайхан нүүр нь бүр ингээд сарын нэг 5-7 хичээл юм уу нэг 3-4 хичээл одоо явчихад нүүр нь ингээд гэрэлтээ өөр болоод яваад байгаа. Тэгээ манай ингээ нөгөө баг охины хэлжсэн үг одоо яг бодогдчихэв. Би ингээд талархлыг ингээд нөгөө чатн дээр бичдэг. Тэгээд ингээд хичээл хэлэлцүүлэг орсны дараагаар би ингээд та нартай бүр ингээд заавал би өөрөөрөө хэлмээр байна гэж байгаа. Та нартай баярлалаа өргөө цагаан гэртээ сууж байгаа бүгдэнд нь баярлалаа гэдэг нөгөө хөх хүүгэн аав ингээд бүгднгийн дуудаад тэгээ та нарынхаа өг дээдс баярлалаа гэдэг ингээд цаагаар утгыг ойлгож штэ. Тэгээд орчлон хорвоо ертөнц гих мэдчил ингээд эхлээ зөвхөн би гэжээс эхэлжсэн бол одоо нөгөө эрдэм мэдлэг ухаан чинь хүн тэлээд ирэхээрээ би сэтгэл оюун гэсэн гуравдан бие маань гуруулаад тэлээд ирэхээрээ харах хүрээ хүртэл томорч байгаа. Тэгээд ингээд тэр ингээд хэлж байгаа тэр сэтгэлийн догтлол тэр мэдрэмжүүд нь болоод үнэхээр ямар сайхан юм бэ? Гарцааг үзүүр тань мэдхүү гэдэг нь хүнийг ингэж өөрчилж штэ гэдгийг аруулангаас нь харах үнэхээр сайхан байдаг. Тэгээ манай тэр нөгөө номын эрдэм гээд хамгийн бага залуу мөртлөө А болсон нэг төвсрийн цагаа хүү байгаа. Тэгээ тэр хүү маань ингээд ангийнхнаараа аргатуудаа маш сайхан зохион байгуулалтанд оруулаад удирдаад одооны залууч одоо бид нар тэгж ярьдаг шүү дээ нэг ээж аав нар тэгдэг гэж одооны залууч одоо яг тэр төв шиг бидний хойч үеийнхэн ямар сайхан сэрхвэтэй өргөн цар хүрээ мэдлэгтэй тэгээд нөгөө хэлийн чандад амьдарч байгаа хүмүүс маань хүйн нутагтай байгаа хүмүүсээс арай жоохон давуу тал нь альва зүйлийг нөгөө ингээд хөндлөнгөөс харж байгаа болохоор ухамсар одоо тэр тэлэлтийнхээ хувьд бас нэлийн гүнзгий байдгийн байна. Их орныхоо төлөө, өөрийнхөө төлөө тэгээ хамаарах хүрээ гэдэг юм зөвхөн нэг гэр орны юм уу ахуй байдлын тухайд биш. Би өөрөө дэлхийн юм байна штэ гэдгийг ойлгочихсон хүн чинь ингээд ямиг харахтаа хүртэл нэлийн тэлмэл дэлэнгүй яг л өвдөж зэвсэд байгаагаар бүхэл зүйлийн нөгөө харилцан шүтэлцээ холбоонд нь ойлгож байгаа нь
их тийм бахархмаар санагдав. Нэрнгээсэн бахархмаар санагддаг ч тийм. Тий. Жишээлхэд одоо ингээд аравтууд шин хушуу аймаг ход ходоос ингээд гадаад дотоодоос ингээд яачиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн байгаа орон зайд нь ямар юу болоод байгаа юм тийм ээ, ямар ахуй болоод байгаа, ямар өв соёл явагдаад байгаа юм, юу н орхигдоод байгаа юм гэдгийг бүгд ойлгоод байгаа байхгүй юу. Тэгээд тэнд ундаасаа эргээд ингээд нэрнгээсээ сая бид нар үл ерөөсөө дэлхий гэдэг ганцхан том гэртэй. Тэр нь их гоё. Тэр нэг л ингээд мэдрэхэд ингээд сэтгэл бүр ингээд огшоод баярлаа. Одоо энэ хичээлүүдийг алиг нь ч одоо энэ чухал гэж ялгамгүй гэхдээ хайр бол бүр үнэхээр хүмүүсийг ингээд хэрвээ 7 нотоор юм уу солонгын 7 өнгөөр ярих юм бол төсөөлөд ярих юм бол хайр гэдэг хичээл хүн бохныг хөглөж өгч байгаа. Тэгээ хайрын тэр томьёог буюу ирмэлзэх, ойлгох, тэмүүлэх энэ чинь л ингээд хайрын томьёо юм байна шүү дээ. Зөвхөн амтай зүйлийг биш, амьгүй зүйлийг хүртэл ингэж хайрлна гэдгийг ойлгоод ирэхээр хүмүүс тэлж байгааг харах. Үнэхээр гайхамшигтай. Тэгээ та ойлгоо тэр 10 хүн ойлгочхоор чинь ямар том орон зай хайраар долгиулах нь вэ те. Бүх зүйл ингээд жинхэнэ утга учиртай болж ирж байгааг аравтынхаа системд явж байгаа тэр хайртай шавнараас харах үнэхээр сайхан. Тэгээ би чамд хайрга болчтой гэдэг үгүүд амар нэг юу ч хэлдэг. Угаасаа хайр хичээж байгаад байгаа байхгүй юу? Бид нэр л тэр хайрыг олж харах нүдгүү, тэрийг мэдрэх сэтгэлгүй болцсон. Харалган болцсноос биш. Зүгээр л нүдээр үжижгээрээ л харах гад. Тэгвэл хоёулаа нараас харалган гэж их тийм орон зай гаргаад ирлээ ш. Тэгвэл таныг ингээд таны бодлоор нүүдэлчдийн бяцлагын энэ сайхан эрдэм мэдлэгтэй учирчаад одоо ингээд энэ өнгөнөөс харахад харалган гэдгийг та өмнө нь юу гэж бодож ирсэн бэ? Одоо юу гэж бодож байна? Харалган хүн гэж одоо ямар хүнийг хэлэх вэ жишээ? Тэг харалган хүн гэдгийг одоо ер нь уул нь одоо жаахан нүд мүднийх нь харц марцсан тэмэрхүүл юмор ойлгож ирсэн байгаа шүү дээ. Би миний хард авчдаг юм бол одоо хичээлээ үжээд ойлгоод ингээд явж ирэхэд харалган гэдгийг ер нь аажгалахгүй, анзаарахгүй, ухамсарлахгүй, анхаарал хандуулахгүй тиймэрхүү байдлаар тийм сэтгэл зүрхээсэн биш. Зүгээр л ингээд нүдэнд үжигдчихээ байдлаасаа ч юм уу эсвэл нэг үжигдчихээ харагдж байгаа байдлаасаа л хүмүүсийг ингэж одоо шууд дүн тавих юм уу шинжлэх ийм за энэ ийм хүн юм байна тэр их юм байна. Энд дээр л ингэж авч үжижээ гэдэг. Таны хувьд авч үжээ. Таних дээр нэмж хэлэхэд нөгөө нэг бидний уул нь бол бид нар ихээс төрөхдөө бүх хүмүүс ариухан цагаахан их сайхан төрж байгаа. Гэтэл 5 м хөөгөр буюу тэр ямар гэр бүл төсөж чинь гэр анхны сургууль дараад нь ямар цэцэрлэгт өгч чинь ямар сургуульд өгч чинь ямар ихтэй сургууль дараад ямар мэдээлэл авч байгаагаа гэдгээсээ уул нь бид нар ингээд ихээс төрөхдөө сайн сайхны төлөө тэмүүлж төрдөг боловч гадны нөлөөнөөс болоод биднэрт бас нөлөөлөх юм болов. Тэгээ одоо жишээлх юм бол алуурчтай кино үзүүлээд байвал тэр хүүхдийн даалт ухамсарт буюу сэтгэлгээнд нь тэрэл суун гихчлэнгээр бодоход харалган хүүхдүүдэд харалган өсөхгүй харалган биш арай жоохон тэрэгтэй өсөхгүй гэдэг нь ээж аваас гэр бүлээс нэлээд шалтгаалх юм болов. Тэгээд нөгөө найз нарын хүрээ хүнийг найзаар нь тань гэдэг одоо тэр хийцүү ингээд амьдрал зөндөө явж байгаа. Гэтэл энэ үгийн ард ямар чухал зүйл байгаа вэ гэдг нь таарт хоёрын ярьж байгаа харалганы тухайч асуудал явж иж магадгүй. Найзууд нь хартын баталтай байвал яана. Нэг удаа өгөөгээд хоёр удаа өгөөгээд гурав дахь удаад нь за ер нь яад хийгээд хүүхдүүд яваад өгвөл яана. Гой санагдаад гэтэл та бүхэн өгөөгөө хайрын зайг нөгөө нэг тамхич өгчүүл яах вэ? Тэгээд тэр хүүхэд тэрлөө татагдаад нэрээ гоё юм шиг санагдаад нүдээ хэлсэн чи ээжтэйгээ аавтайгаа уулзаж учрыг гэж бодож исэн төсөөлж исэн бүх хүмүүстэйгээ тэр ертөнцид уулзаад гоё байгаад яваад өгвөл яана. Гэх мэтчилгээ. Тэгэхээр таны хэлсэнчлэн тэр нөгөө хайрын хамаарах хүрээ орон зай баг байх тусмаа хүн харалган болж магадгүй. Тэгэхээр харалган гэдэг болохын тулд нөгөө мэлний нүд гэдэг нэг сүртэй юм яриад байгаа юм шиг мөртлөө тэр нэг энгийн юм байгаад байгаа. Таны хэлээр ажиглаад анзаараад ухамсар гэдэг 3 зүйл байхад болчмоор ч юм шиг тий. Тэгэд одоо авир арсан төлөвсөн хичээл дээр л өөрөө бол ер нь одоо 6 авирын бүгд л байсан. Тэгээ одоо манай аравтууданд орсон хүмүүс ингээд уул нь хүүхэд ингэж исэн би хүүхдээ нэг гэдэг байсан нөхөр ингэж исэн аав ээж ингэж исэн гэдэг одоо бас л нөгөө нэг ааваас аав ээж удам угсаанаасаа ингээд нэг удмын зан төлөв хичээлхүүдээ тийм болчихсон. Тэгээд ер нь одоо манай нэг юм дотор ер нь өвөө хуланч өвөө гэх юм уу
За өөрийнхөө аав ээжээс дэшээ ярахаар ч ингээд дүү 5 үе ярагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд 5 үе өвөө өмнө тийм байж исэн. Тэгээ аав ээж нь яг тийм зар төлөвтэй өссөн, тийм орон зайд өсчихсөн. Тэгээ хаад өөрөө тийм орон зайд өсчихсөн. Тэгээ хүүхдүүд нь яг тэр айш аврын давтагдаад байгаа байхгүй. Ингээл зүгээр миний яг тэр хүний ойлгож яхаар ойрхоноос 5 үе ярагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ амар хайсан төлөвлөдөг үл бас хамгийн ингээд таны ярин дээрээс үндэслээд бодохоор удам гэж ярих уу эсвэл арай баг хүрээгээр нь гэр бүл гэж ярих уу тэр дотроос нэг нь ухаараад тэр зүйлийг ингэж богиносгох юм уу сарниулах юм уу хурцсан байгаа зүйлийг тараахгүй бол дахиад хүүхдэд өгөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо та биднээс тулгараад одоо асуудлаа багч гэсэн хэмжээгээр шийдээд явж байгаа гарцаагүй зөв тань мэдхгүй гэж юу вэ? Тэ? Шинжлэх ухааныг судлаад явах нь зөв үү? Зөв. Хүм ухааныг судлаад явах нь зөв үү? Зөв. Бодгийн хүм ухааныг судлах нь зөв үү? Зөв. Өв ухааныг судлах нь зөв үү? Зөв. Өөрийнхөө судлах нь зөв үү? Зөв гэх мэтчлэнгээд явсаар яж байгаад өөрийнхөө голомт руу би өөрлөгөө орцсон. Гэтэл өөрлөгөө ороод өврөөгөө ороод өвгийнхээ авдрыг уутлаад үдсэн чинь насаараа хайсан бидний нөгөө бүх томьёонууд маань байж ирсэн. Айлаасаа хэрхээр авдраасаа хэргээд манай одоо энэ яг энэ үг ярьсан чинь манай аралтын нэг багш өөрөөс нэгэн захир одоо сургууль мужийн захир энэ хийгээд 30 жилийн багш ажиллаад явчихсан хүн. Өөрөө монгол хэлний багш байгаа шүү дээ. Айлаас ирэхээр авдраасаа иргэдэг одоо нөгөө хүүхд сурагчдаа заа шүү дээ. Тэгвэл яана би бүр одоо энийг бодохоор бүр ичээд би бүр хүүхдүүдэнд юу зааж ирсэн юм бэ гэж бүр яагаад байсан. Яг үнэн тий. Тэгээд нэр танигсаа хэлсэн чи манай тэр нөгөө өргөө цагаан гэрээ аав маань санаанд орчлоо. Тэр аав болохоор маш их хичээл сэтгэлтэй. Одоо бид нөгөө нэг үгийн утган дээр буюу агуулган дээр ачаал бүгд өгдөг юм уу? Үгээ бид нар ойлгочих юм бол амин химэн тэнд байна гэж. Жишээ нь ас уудал. Чи уудалсаар байгаад хэлснээрээ чи өөрөө асаж бадрах буюу зөв танин мэдхүүг олснороо би сэтгэл оюунд зөв авсан хүн оюун ухаан зэгцэрсэн хүн оюун санаа нугаа орно. Оюун санаатай оюун ухаантай байхад бол бид нар ингэж игүүлдээд явчих нэ хос морьтой явах нэ гих мэдчихэд ингээд гэтэл тэр аав гэдэг хамгийн залуу номын эрдэм гэдэг шар маань үг болгоныг өөрийнхөө задлаад ух ам сар бүр гих мэдчилэн тэгээ ангийнхандаа аргатай ингээд нөгөө хэлэгцүүлгэн дээрээ дахиж асуудал дэвшүүлээд үүнийг би ингэж задлсан та нар юу гэж задлах вэ? Тэгээ бүгдөө нийлүүлж өөрсдөө хэлж байгаа. Хамгийн сүүлд одоо би нөгөө ухаан нэмэн сор шүвдэ гэдэг хамгийн гайхамшигтай онцтой байж мэдих задаргаагаа өгөхөөр нэрээ тийм биш тэ сор биш тэгээд тэр хичээл дүүрэхтэй тэр хөх өвгүн гэдэг альва зүйлийг хөнгөн хүлээж ав гэдэг таны сор юм байна. Ирэх охины сор бол тэр өөртөө илэрхийлээд байгаа хоолой хөвгнөөс гарахгүй байсан зүйлээ гаргаж ярих зоригтой болсон чинь энэ хичээл өнөөдрийн сор юм байна. Аав бол тэр альва зүйлийг ингэж задлан ялгаж харж нэгтгэн дүгнэж байгаа чинь таны сор юм байна гих мэтчил ингээд бүх хүмүүсийнхаа сорыг өөрсдөө гаргаж ирсэн. Тэр үнэхээр ингээд ямар нэгэн зүйлийг ингээд агуулгаар нь гүн ойлгочих юм бол ямар хялбархан юм бэ гэж хүртэл бодогдож байсан. Тэгэхээр хүн болгоны дотор уух тэр сорууд нь байгаа. Тэгэхээр ингээд байнга нөгөө өөрөө дотгошоо ажил занзаарахгүй өөрийгөө уухгүй болохоор чинь гадуур нөгөө сорыг өрөөд болохоор энэ төв дэлхийгээр энэ олон соруудыг одоо аль нь тэгээд яваад байх вэ? Хөөгөөд яваад байх вэ? Тэ. Яг өөрийнх нь дотор нь тийм гайхалтай сорууд ундарч асгарч байгаа юм байна. Аавынхан генээс ирчихсэн, ээжийнхэн цусаар ирчихсэн, хөх мөх төнгрээс ирсэн сүнс нь байж идэг. Тэгээд таван тархаараа хүлээгээд авсан өөрийнхөө сурж мэдсэн мэдлэг. Тэгээд тэд нар чинь нийлээ тэр хүнийг гоо наран гэдэг хүний сорыг бүтээчихэж байгаа. Хан хур гэдэг хүний сорыг, номын эрдэм гэдэг хүний сорыг үүнийгээ л ойлгочих юм бол үнэхээр одоо бидний яриад байгаа дэлхийг гэрээ болгоно гэж тэмүүлж байгаа энэ сайхан ажиллагаа маань уламт хэлнэ гэдэг нь итгэлтэй байна. Итгэлтэй байгаа. Итгэлтэй болж байгаа.